Сайн байцгаана уу? Та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. Ингээд хамтдаа энэ цаг мөчид эзний үгэнд анхаарлаа хандуулцгаая. Би та бүхэнд энэ өдөр Эхлэл номын 4-р бүлгийн 1-ээс 8 дугаар ишлэлийг уншъя. За Эхлэл номын 4-р бүлгийн 1-ээс 8 дугаар ишлэл. Адам Еватайгаа унтаж эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлв. Дахиад тэрээр Каины дүү Абелийг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж Каин газар идэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээс эзэнд өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг оошон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Харин ихэд уурлан уруу царайлав. Эзэн Каинд чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ? Хэрв чи сайныг үйлдэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чинь гитэн нүгэл хилнэс чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Каин дүү Абельтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абель руугаа дайрч түүнийг цохиж алваа. Библиэлд гардаг харамсалтай түүхүүдийн нэгийг бид нар хамтдаа уншиж байна. Бурхны бүтээсэн анхны хүн Адам, Ева хоёр хүүтэй болсон. Томыг нь Каин, дүүг нь Абель гэдэг байлаа. Бурхны ивэлээр энэ хоёр хүүхдийг төрүүлсэн учраас Адам, Ева хоёр маш их баяртай байсан. Тийм ч учраас том хүүгээ төрүүлэхдээ эзний өрөөлөөр хүүтэй боллоо гэж хэлээд хүүгээ Каин гэж нэрлэжсэн. За дараа нь дүүг нь төрөхөд дүүгээ Абель гэж нэрлэжсэн. Дүүг нь Абель гэж нэрлэжсэн. Ингээд хоёр залуу өсөж том болоод хоёр өөр бизнес эрхлэх болжээ. За ах Каин бол газар тариаланч. Тийм ээ? Одоо тариачин, ногоочин хүн болсон бол одоо дүү Абель нь бол одоо мал аж ахуй эрхэлдэг малчин хүн болжээ. За ингээ хожим хоёулаа бурханд өөрсдийнхөө одоо газар тариалангийн болон одоо мал аж ахуйн одоо дээжэс бурханд одоо өргөл болгон өргөсөн. За ингээд өргөл болгоод өргөх гэд бол бурхан дүү Абелийнх нь өргөлийг бол оошож хүлээн авсан боловч харин ах Каиных нь өргөлийг оошож хүлээн авсангүй. За энэс болоод одоо ах нь уруу царайлан дүүтэй атаархах болж. За ингээд дүүгээ бол одоо алхахад хүрсэн байгаа. Харин энэ одоо үйл явдлаас өмнө бол бурхан Каинд бол хэлсэн байна. Чи дүүгээ одоо алж болохгүй. Чи юунд уруу царайлна вэ? Хэрвээ чи сайныг үйлдвэл чи тэргүүнээ өргөх биш үү? Гим нүгэл чамайг одоо хүсэж байна. Гим нүгэл хаалган дээр чинь чамайг одоо отож байна. Гэвч чи гим нүглийг бол одоо дийлэх ёстой гэж бурхан Каиныг бол ятгсан боловч Каин бол бурханы үгэнд орсонгүй. За дараа нь дүүтэйгээ хэр талд байхдаа дүү рүүгээ одоо дайран дүүгээ бол одоо хөнөөсөн ба. За ийм харамсалтай үйл явдал болсон. За хэдийгээр Абель одоо тухайн үед одоо ахтаа алуулаад ингээд нас урсан боловч харин Библийн түүхийн туршид Абелийн энэ өдөө бурхан тааламжт энэ өргөл бол өнөөдөр бидэнд хандан ярьсаар энэ дэлхийн одоо түүхийн туршид Библи бол одоо Библиэр дамжуулан Абелийн энэ итгэлийн одоо энэ бурхан таалагдсан энэ тааламжтай өргөл бол өнөөдөр сая Христ итгэгчдийг мөн одоо бурханы хүмүүсийг түүний өмнө одоо ятхан зоригжуулсаар байгаа юм агуу түүх болон бичигдэн үлджээ. Тиймээс би өнөөдөр аханд үсэ та бүхэнд тааламжт тахил хэмэх сэдвэр эзний үгийг би та бүхэнд өнөөдөр хуваалцахыг хүсэж байна. Тааламжтай тахил. Тэгэхээр өнөөдөр та бид хоёрын амьдрал бас бурханд тааламжтай тахил болон өргөгдөж байдгийг та мэдэх үү? Таны амьдралаас өргөгдөж буй тахил Каиных шиг байна уу эсвэл Абелих шиг байна уу? Таны амьдралаар өргөгдөж буй тэр тахил нь бурхны өмнө тааламжтай тахил болон өргөгдөж байна уу? Эсвэл Каиных шиг тааламжгүй тахил болон өргөгдөж байна уу? Энэ Библийн текстэн дээр одоо олон итгэлийн хүмүүс одоо маргадаг. Яагаад жохом Абелийн өргөлийг одоо бурхан оошож хүлээж авсан боловч Каиныхыг хүлээж авсангүй вэ? Каины өргөлийн одоо тахилыг одоо юу нь болоогүй гэж. Тэгээ магадгүй зарим нь тэгж ярьдаг. Магадгүй одоо бурхан одоо мал сүрэгтэх дуртай, өөх тосонд дуртай, махан дуртай. Тийм ээ, хонь ямаанд дуртай. Амьд амтнаар одоо тахил болгон одоо өргөсөн учраас бол одоо амтны амийг одоо тасалж одоо тахил болгон өргөсөн учраас энэ бурханд их таалагдсан байгаа. За яагаад гэвэл одоо хуучин гэрээний бусад одоо өргөлүүд бол одоо ихэвчлэн одоо мал амтнаар одоо
тахиж одоо бурхан тахилуудыг Израилийн ард түмэн өргөжсэн учраас Каины энэ өргөл бол бурханд одоо мал амьтныг одоо өргөсөн гэдэг утгаараа илүү таалагдсан гэж. Ингэж зарим хүмүүс үздэг. За бурхан бол үр тариаг бол ерөөсө надад өрг гэж хэлээгүй байтал Каин бол одоо дураараа одоо тэгээд одоо үр тарианаасаа бол одоо бурханд тахил болгон өргөсөн. Энэ нь бол одоо бурхан таалагдаагүй гэх мэтчлэн ингэж хэлдэг. За гэтэл үнэндээ тийм биш юм. Учир нь энэ түүхийг бид нар одоо нарийн одоо харах юм бол Каинд ч тэр Абельд ч тэр мал сүргээс тахил өрг эсвэл одоо үр тарианаасаа тахил өрг. Үр тариа учраас би дургүй байна. Эсвэл одоо мал сүргээс тахил өргөж байгаа учраас би дуртай байна гэж одоо бурхан хэлээгүй маа. Энийг бид нар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ер нь энэ түүхийг шууд утгаар нь бид нар ойлгох юм бол бурхан бол ер нь их тийм нэлээ монголчуудтай төстэй бурхан болж таарах гээд байна да. Махан дуртай, өөх тосон дуртай, хонь ямаан дуртай гэж. Харин одоо ногоо боёо одоо үр тариагаар одоо өргөл өргөж байгаа нэгэнд бол дургу. Муухай баба, муухай ногоо гэж тийм ээ. Ямаа шиг ногоо иддэг гэж. Тэгэхээр бурхан үнэхээр одоо үр тарианд дургу учраас тэр үргэлийг таашаасангүй юу? Бурхан эсвэл одоо хонь ямааны өөх тосонд махан дуртай учраас одоо энэ үргэлийг одоо илүү таашааж хүлээж авбуу. Огт үнэндээ тийм биш юм аа. Зарим хүмүүс бол хэлдэг энэ хэсгийг одоо уншаад хэлэхдээ Каин Абель хоёрын одоо өөрсдийнх нь сэтгэл зүрхний хандлага нь одоо өөр байсан бахаа гэж хэлдэг. За тэр ч ер нь өрний ортой үг мөн. Учир нь Библийн одоо өөр хэсгүүд дээр Каин Абель хоёрын одоо сэтгэл зүрхний хандлага тэр хоёрын амьдралын үйлсийн тухай цааш нь үргэлжлүүлэн тодруулан өгүүлсэн байдаг. Би та бүхэнд Еврей номын 4-р бүлгийн 11-р бүлгийн 4-р ишлэгийг та нарт би уншиж өгөхийг хүсэж байна. Шинэ гэрээний Еврей номын 11-р бүлгийн 4-р ишлэл. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт гисэн гэрчлэлийг хүлээн ав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үгсэн боловч итгэлээр ярьсаар байна гэж хэлсэн байна. Тэгэхээр Абелийн одоо итгэлийн өргөлийн тухай хожим нь одоо Еврей номыг бичигч нь бол одоо бичиж үлдээсэн байна. Тийм ээ. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг өргөсөн гэж хэлсэн байна. Тэгэхээр Каин Абелийн хувьд бол Каиныхаас итгэлээр илүү тахилыг бол өргөсөн байх нь. Тэгэхээр бурхан одоо үр тарианд дургуудаа Каины тахилыг ойшоосон биш байх нь. Эсвэл одоо бурхан одоо мал одоо дуртай учраас тийм ээ. Өөх тосон дуртай учраас амьд амьтнаар одоо тахил өргүүлэх дуртай учраас Абелийн өргөлийг бол хүлээж авсан та биш байх нь. Харин Абелийн хувьд бол энэхүү өргөлийг итгэлээр өргөсөн юм а гэж Еврей 11-р бүлгийн 4-р ишлэл дээр өгүүлж байна. Тэгвэл Каин итгэлгүй байсан юм уу? Каин тэгвэл итгэлгүйдээ бурханд үр тарианаасаа тахил өргөхгүй. Ер нь бурханд итгэхгүй байгаа хүн угаасаа тахилыг өргөх үү гэдэг асуулт бас төрдөг. Тэгвэл Каин Абель хоёрын итгэл чухам юугаараа ялгаатай байсан юм бэ? Энэ хоёрын итгэл юугаараа ялгаатай байсан? Каин ч гэсэн бурхан байгаа гэж мэдчихсэн. Тэр ч байтугай бүр дүүгээ алхахаас өмнө бурхан бүр түүнд болгоомжлуулж сануулan хэлсэн байдаг. Тэгэхээр Каин бол бурхан байгаа гэж мэдчихсэн. Түүнд бол бурханыг мэдэх мэдлэг мөн бурханд итгэх тодорхой итгэл Каин байсан үгүй байсан. Тэгвэл Абелийн итгэл юугаараа Каины итгэлээс илүү өөр байсан? Юугаараа Абелийн итгэл Каины итгэлээс илүү бурханд үнэлэгдэх болов? Хоёуланд нь л итгэл байсан. Хоёуланд нь тодорхой хэмжээний мэдлэг байсан. Тэмч учраас хоёулаа л бурханд өөрсдийнхөө одоо эрхэлдэг аж ахуйгаасаа бурханд бол түүнийхээ одоо өргөл дээжийг нь бол одоо бурханд өргөл болгон өргөсөн байна. Тэгвэл Каин тэгвэл адилхан дээжээсээ өргөсөн. Тэгвэл итгэлийн хувьд аваад үзэх юм бол Каин бас адилхан бурханыг мэдэж байсан. Тэгвэл Абелийн итгэл юугаараа Каины итгэлээс өөр болж таарваа гэж. Би та бүхэн дахин нэгэн ишлэгийг уншиж өгмөр байна. 1-р Иохан номын 3-р бүлгийн 12-р ишлэл. Шинэ гэрээний нэлээд төгсгөл хавцаа байдаг. Илч Иохны бичсэн 1-р захидлын 3-р бүлгийн 12-р ишлэл. Энэ ишлэл дээр ийхүү өгүүлжээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм аа. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав. Учир нь өөрийнх нь үүс ёрын дүүгийнх нь үүс зөвхт байсан ажээ гэж хэлсэн байна. Одоо тодорхой болж гарч ирж байгааг та бүхэн анзаарж байгаа баха. Өөрөөр хэлбэл Каины одоо үүсээс Абелийн үүс бол илүү зөвхт байсан. Харин Каины үүс бол үнэхээр ёрынх байсан юм а гэдгийг энэ ишлэл бол бидэрт өнөөдөр тодорхой хэлж байна. За тэгэхээр Эхлэл номын 4-р бүлгээс аваад үзэх юм бол ах トゥ хоёр хоёулаа бурханд тахил өргөсөн. Еврей номын 11-р бүлгээс аваад үзэх юм бол ах トゥ хоёрт хоёуланд нь бурханд итгэх тодорхой итгэл бол байсан. Харин
1-р Иохан номын 3-р бүлгийн 12-р ишлэлээс харах юм бол одоо тэр хоёрын жинхэнэ ялгаа харагдаж байгааг бид нар анзаарч байна. Өөрөөр хэлбэл Абелийн үүс зөвхт, харин Каины үүс бол ёрих байсан юм а гэдгийг энэ дэр өгүүлж байна. Би дахин энэ ишлэлийг танд уншиж өгье. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм а. Ямар шалтгаанаас тэр түүнийг алваа? Учир нь өөрийнх нь үүс ёрын, дүүгийнх нь үүс зөвхт байсан ажээ гэж ингэж хэлсэн. Тэгэхээр яагаад дүүгээ алсан юм бэ? Өөрийнх нь үүс ёрын, дүүгийнх нь үүс зөвхт байсан. Тийм учраас дүүдээ атаархаж дүүгээ алах болсон юм а. Тэгэхээр угаасаа Абель бол зөвхт нэгэн байлаа. Угаасаа Абель бол үнэхээр сайн залуу байлаа. Үнэхээр Абель бол бурхан тааламжт амьдралтай нэгэн байлаа. Тиймээс ч түүний өргөсөн тахлыг бурхан өөртөө хүлээн авсан юм. Харин түүний ах Каин бол ёрын тэр зөвхт бус үйлдэлийг үйлдэж амьдардаг. Ёрын үйлдэлтэй залуу байлаа. Тийм ч учраас түүний тахлыг бурхан оошон хүлээн авсангүй. Тийм учраас асуудал тахилтай байгаа юм биш. Харин тахлыг өргөж буй хүндээ байгаа юм байна гэдгийг өнөөдөр Библийн энэ 3 ишлэл биднэрт тод томруунаар илэрхийлж байгааг бид харж байна. Тэгэхээр монголчууд бурхны ивэл ерөөлийг авахын тулд эсвэл амьдралдаа сайн сайхныг бий болгохын тулд за ямар нэгэн байдлаар ланд өргөл өргөх, тийм ээ, эсвэл сүм хийдэд очиж өргөл өргөх янз янзын зүйлсүүдийг хийдэг. Тэгэхээр өргөл барьцсандаа гол нь байгаа юм биш. Харин түүнийг хийж байгаа тэр хүний сэтгэл зүрхэндээ гол нь байгаа. Тэр хүний өөрийнх нь хувийн амьдралдаа гол нь байгаа юм а гэдгийг би өнөөдөр танд хэлмээр байна. Тэгэхээр ямар нэгэн шашны ёсын дагуу, ямар нэгэн мөргөлийг, ямар нэгэн өргөл тахлыг яг ном гормоор нь ёс журмынхын дагуу гүйцэтгэгчлээ гингуутл бурхан тэр хүнийг ивэдэг юм биш юм байна. Харин угаасаа таны амьдрал ямар вэ? Угаасаа миний амьдрал ямар вэ? Угаасаа өдөр тутмынхаа амьдрал та яаж амьдарч байна вэ? Бусадтай яаж харилцаж байна вэ? Та юуг эрхмэлж байна? Та ёрын мууг үйлдэж амьдарч байна уу? Эсвэл та зөвийг үйлдэж амьдарч байна уу гэдгээс чинь өнөөдөр бурхан таныг ивэх, ерөөл, ивэл ихээхэн шалтгаалж байдаг юм а гэдгийг би өнөөдөр танд хэлмээр байна ахын дүүсээ. Тиймээс ахын дүүсээ бидний бурханд зориулах тааламжит тахил гэдэг бол та өөрөө юм шүү. Бидний бурханд өргөж чадах тааламжит тахил гэдэг бол таны өдөр тутмын амьдрал юм шүү. Бидний бурханд зориулж түүнд өргөж чадах тааламжит амьдрал гэдэг бол миний үйлдэл юм шүү. Миний хандлага юм шүү. Миний харилцаа юм шүү. Миний эзэнд дуулууртай амьдрах тэр л амьдрал минь жинхэнэ бурханд тааламжит тахил болгон өргөгдөж байдаг юм а гэдгийг би хэлмээр байна. Би эргээд Эхлэл номын 4-р бүлэг дээр эргээд очимоор байна. Би анх уншсан Библийн текстэн дээрээс нэг зүйлийг би та бүгдийг дахин анзаарч хараасаа гэж би хүсэж байна. 4-р ишлээс уншия. Эхлэл 4-р бүлийн 4-р ишлэл. Абель бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг оошон хүлээж авсан боловч 5-р ишлэл. Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Каин ихэд уурлан уруу царайлаг хүчээсэн байна. За тэгэхээр та анзаарсан бол Абелийг болон түүний өргөлийг хүлээн авлаа гэж хэлсэн байна. 5-р ишлэл дээр Каиныг болон түүний өргөлийг үл оошож хүлээж авсангүй гэж хэлсэн байна. Тэгэхээр энд өргөлийг нь ярихаас гадна тухайн хувь хүнийг нь яриад байгааг та анзаарсан бахаа гэж би бодож байна. Тэгэхээр Абелийг болон түүний өргөлийг нь бурхан хүлээн авсан, мөн Каиныг болон түүний өргөлийг нь таашаасангүй гэж хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр бид бурханд нэг их үнэтэй өргөл өргөчгөл юм бол бурханыг талдаа оруулаад авчдаг гэж бид нар ойлгож болохгүй юм байна. Бурханыг бид өргөл тахилаар панаалдаж болдгүй юм байна. Харин бурхан бол бидний гараас гарч буй тэр өргөлийг минь харахаасаа илүүтэй миний өдөр тутмын амьдралыг бурхан харж байдаг гэдгийг бид өнөөдөр мартаж болохгүй юм аа. Таны залбирлууд бурханд очихын тулд, таны магтаал бурханд ариун байхын тулд, таны өргөлүүд бурханд тааламжит байхын тулд, таны үйлчлэлүүд бурханы мэлмид ивэл ерөөлөөр өрөөгдсөн байхын тулд өнөөдөр та бид хоёрын өдөр тутмын амьдрал, өдөр тутмын бурхантай харилцаа, өдөр тутмын эзний үгийн дагуу амьдрах амьдрал маань өөрөө хамгийн чухал энэ бүгдийн маань суур болдго юм шүү гэдгийг би хэлмээр байна. Өнөөдөр бид цуглаан дээр ирээд эзэнд мөргөлийг өргөдөг. За бид нар хөл хорионы үеэр бид өнөөдөр гэр гэрээсээ бид нар эзэнд мөргөлүүдийг өргөж залбирал гойлтуудаа эзэнд өргөж байна. Эзнийг бид нар хамтдаа магтан доолж байна.
бидний альва бурханд өргөх өргөлийн маань үндэс суурь нь өөрөө миний өдөр тутмын амьдрал бөгөөд миний бурханы өмнөх цэвэр зүр сэтгэлээр тууштай шудраг байдлаар зөвхт ариун амьдрал маань өөрөө миний өргөлийн маань үндэс суурь нь байдаг юм шүү гэдгийг би өнөөдөр танд хэлмээр байна. Хэрвээ миний амьдрал өөрөө ёрын артлаа, би бурханд хичнээн үнэтэй өргөлүүдийг өргөөд миний амьдрал өөрөө бузар атлаа, би бурханд хичнээн сайхан залбирал магтаалуудыг өргөөд энэ нь тааламжтай гэж юу? Энэ нь бурханд хүлээн авагдах гэж юу? Тиймээс ахын дүүсээ таны амьдрал өөрөө бурханд өргөж байгаа тахил юм шүү. Таны өдөр тутмын тэр өнгөрүүлж байгаа цаг өөрөө таны хайны жилтэйгээ харилцаж байгаа харилцаа, үр хүүхэдтэй хандж байгаа хандлага, таны ажил үйлчлэлдээ хандж байгаа хандлага, таны зөвхт үйлс, таны шудраг хандлага, таны цэвэр ариун мөр энэ бүхэн чинь өөрөө бурханд өргөдөж үе жинхэнэ өргөл юм шүү. Тийм ч учраас бурхан Абелийг болон түүний өргөлийг хүлээн авсан гэж хэлсэн байна. Харин тийм учраас Каиныг болон түүний өргөлийг бурхан хүлээн авсангүй гэж энэ ишлэлдэр хэлсэн байна. Би төгсгөлд нь Шинэ гэрээний Ром номон дээрээс дахин нэгэн ишлэгийг уншмаар байна. Шинэ гэрээний Ром номын 12 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэгийг уншъя. 12-ын Ром 12-ын 1-2. Иймд ах トゥ нараа бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй. Харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл бурхны сайн тааламжит төгөлдөр таална юу болохыг таних болно гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ ишлэл өнөөдөр Каин Абель хоёрын өргөлийн тухай маш тодорхойгоор дүгнэж хэлчихлээ. Юу гэж хэлж байгааг бол ах トゥ нараа бурхны өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуй. Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуй. Өөрсдийнхөө биеийг бурханд тааламжтай амьд ариун тахил болгон өрг гэж хэлсэн байна. Өөрийнхөө биеийг бурханд амьд ариун тахил болгон өргөнө гэдэг нь яана гэсэн үг юм бэ? Энэ бол таны амьдрал юм аа. Би өөрийгөө алаад тахил болгож эсвэл зулын гол болгон шатах гэсэн утгаараа биш. Эсвэл өөрийгөө бензиндээ шатаагаад би бурханд өөрийгөө өргөж гин гэсэн утгаараа биш. Дэлхийн олон улс орнууд шашны ямар альва нэгэн зан үйлд хүн өөрөөрөө бурханд тахил өргөж гин гэд хүнээр тахил өргөх, мал амьтнаар тахил өргөх ажил үйлсүүдийг хийдэг. Тэгвэл өнөөдөр бид өөрсдөө бурханд амьд ариун тахил болгон өргөнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл энэ Ром 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл тодорхой тайлбарлаж байна. Энэ үеийн явдалд нийцэлгүй. Харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тон гэж хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ үеийн явдалд нийцэхгүйгээр оюун санаагаа шинчлэн өөрчилж бурхны хүсэл юу болохыг таньж мэдээд түүн дуулууртаа амьдрч байна гэдэг чинь таны бурханд зориулж буй амьд тахил юм аа. Ингэж амьдрснараа та өөрөөгөө бурхны өмнө амьд ариун тахил болгон өргөж байгаа явдал юм аа. Ингэж амьдрснараа энэ нь жинхэнэ бурхны өмнө өргөдөх сүнслэг мөргөл мөн юм аахын дүүсээ. Тэгвэл энэ үеийн явдал гэж юу юм бэ? Энэ үеийнхэн завхаарч байна. Та энэ үеийн явдалд нийцэхгүй байна. Энэ үеийн явдалд нийцэлгүй гэдэг нь та завхаарахгүй байна гэсэн утгатай. Энэ үеийн явдал гэж юу юм бэ? Энэ үеийнхэн шудраг бусаар аливаа зүйлд хандаж хээл хахуул авилгыг авч байна. Тэгвэл та тийм биш байна гэсэн утгатай. Энэ үеийнхэн бурхан биш зүйлийг бурханчлан тахиж шүтэж мөргөж байна. Тэгвэл та жинхэнэ бурхныг магтан хүндэлж түүнд дуулууртаагаар та амьдрна гэсэн утгатай. Энэ үеийнхэн юу хийдэг юм бэ? Энэ үеийнхэн бие бинийгээ өнөөдөр хүчрхийлж байна. Энэ үеийнхэн үр хүүхдээ хань ижлийгээ. Энэ үеийнхэн анд найзаагаа хүчрхийлж байна. Тэгвэл бид хүчрхийлэхгүй явснараа бид энэ үеийн явдалд нийцэхгүй байгаамаа. Энэ үеийн явдал гэж юу юм бэ? Сошиал дээр бие бинийгээ доромжилж байна. Бие бинийгээ хилжихгүй, өгөөшгүй муухай үгсээр өнөдөр хилж байна. Тэгвэл энэ үеийн явдалд бүү нийц гэдэг нь та тийм биш байна гэсэн утгатай. Энэ үеийн явдал гэж юу юм бэ? Хүмүүс садар самуунд автаж байна. Түүнийг үзэж байна. Түүнийг даган дуурайж байна. Түүнээс амьдралын таашаалыг авж байна. Энэ үеийн явдал нийцэлгүй гэдэг нь та тийм биш байна гэсэн утгатай юм аа. Ингэж амьдрснараа та болон таны өргөл бурхан тааламж тахил болон өргөдөх учиртай юм аа ахын дүүсээ. Ахын дүүсээ би та бүгдийг эзний өмнө зоригжуулж байна. Өнөөдөр манай монголчууд амьдралаа сайн сайхан байлгахын тулд, эсвэл ажлаа бүтээхийн тулд, эсвэл өөрөө эрүүл сарвал байхын тулд, аз жаргалтай байхын тулд өдөр тутмынхаа амьдралыг зөв шудраг байлгая гэж бодхосоо илүүтэй зүгээр л бурханд нэг тахил өргөчих юм бол үнтэй их хэмжээний мөнгөөр
ямарваа нэгэн ном уншуулад, ямарваа нэгэн одоо заслах хийлэгч юм бол болчихно гэж боддог мөртлөө сэтгэлээ өөрсдөө засдаггүй. Тэгвэл би өнөөдөр танад хэлмээр байна. Библи биднийг сэтгэлээ засахыг хэлдэг. Библи биднийг оюун бодлоо засахыг хэлдэг. Библи биднийг хандлагаа засахыг хэлдэг. Библи биднийг харилцаагаа эрүүл болгохыг хэлдэг. Библи биднийг зөвч шодрог үйлстэй амьдрахыг хэлдэг. Ингэснээрээ эзний ивэл, эзний ерөөл бид бүгдийн амьдрал дээр ирэх болно. Магадгүй та бодчих болно. Пастраа, бид нар чинь нэгүслэр аврагдсан биш үү? Та нэг л ариун амьдралын тухай яриад байна да. Ариун амьдрснараа эзний ивэлийг авдаг бол хэн эзний ивэл ерөөлийг авч чадах вэ гэж та асууж магадгүй. Тийм ээ. Бид эзний нэгүсэл бид загалмайн гавьяагаар аврагдсан. Бид эзэн Есүс Христийн урсгасан гэмгүй ариун цусаар өмнө амьдралдаа хийсэн аливаа гэм нүгэл маань уучлагдан өршөөгдөж бид өнөөдөр аврагдсан мөн. Хэрвээ бид тэр нэгүслийг мэдэж байгаа юм бол, хэрвээ бид тэр ивэл ерөөслийг авсандаа талархаж байгаа юм бол би бүдүүн зүрхээр нүгэл үлдээд амьдрч чадна гэж юу? Би Бурхны өмнө ёрын мууг хэвнийг хийгээд амьдрч би чадна гэж юу? Би энэ үеийн явдалд нийцээд явж байгаагаа энгийн зүйл гэж би бодож чадна гэж юу? Тэг тусмаа эзний ивэл, эзний нэгүслийг авсан хүн бол тэг тусмаа эзний өмнө зөвхт шодрох цэвэр ариун амьдрах учиртай юм аа. 18 дугаар зууны үед Английн нийгэм үнэхээр завхарсан байсан. Англи бол тэр чигээрээ Христ итгэгч улс мөн боловч Английн нийгэм тэр чигээрээ завхран доройтсон байсан. Үйлдвэрлэл, аж үйлдвэр, аж ахуй компаниуд маш ихээр өсөн хөгжиж, хөрөнгөжиж байсан. Нэг хэсэг нь маш их баян болж байсан. Нэг хэсэг нь маш их ядуу болж байсан. Цөөн хэдэн тооны лордууд, цөөн хэдэн тооны үйлдвэрийн эзэдүүд маш их баян болж, харин нийт ард түмний амьдрал маш хүнд хэцүү байсан. Ихэнх нь уурхаад ажиллаж байсан. Ихэнх нь үйлдвэрт ажиллаж байсан. Хөдөлмөр хамгааллын одоо тал дээр сул дороогоосоо болоод маш олон хүмүүс өрөөл татанхаа болж байсан. Маш олон хүүхдүүд үйлдвэрт 10 хэдэн цагаар ажиллаж байсан. Эрүүл мэндэ алдаж байсан. Хүмүүс үхэж байсан. Тэр бүгдийн донд хүмүүс бие биенийг хүчрхийлж байсан. Завхаарч байсан. Ирчүүд нь архинд орж байсан. Амьдралууд нь норж байсан. Үр хүүхдүүд эцэг ихгүй болж байсан. Ийм л үйл явдал 18 дугаар зууны Англи оронд байсан. Харин тэр үед Джон Весли хэмээх пастор гарч ирээд эзний үгийг тунхаглахдаа бид эзний өмнө зөв ариун амьдрах ёстой гэдгийг тунхагласан байна. Үүгээрээ дамжуулан тэрээр Английн нийгэмд сэргэлтийг авчирч чадсан байна. Энээс болж Английн нийгэмд дахин ариун сүнсний сэргэлт ирсэн. Энээс болж Английн нийгэмд Христ итгэгчдэр дахин хүчтэйгээр гарч ирсэн байна. Энээс болж уурхайн ажилчдын дунд, үйлдвэрийн ажилчдын дунд, нийгмийн одоо тэр доод давхаргын зовж шаналсан хүмүүсийн дунд агуу сэргэлт Английн ард түмний дунд ирсэн юм а. Учир нь тэд эзнийг ирж хайсан. Учир нь тэд эзэн тааламжтай амьдрахыг өөрийнхөө амьдралын чухал зорилгоо болгосон юм аахын дүүсэ. Би өнөөдөр та бүгдийг би уриалмаар байна. Та эзний өмнө зөв амьдраач. Өнөөгийн нийгэмээс бид нар авахыг авч бид нар гээхийн ухаанаар бид нар амьдрах ёстой. Хэрвээ ингэж явахгүй байх аваас бидний амьдрал яг л Каиных мэт болох болно. Абель богино насалсан. Харин Каин Абелийг бодвол урт насалсан. Дүүгээ алсан мөртлөөсөө Каин илүү урт насалсан. Гэхдээ түүний амьдрал бурхан тааламжгүй байсан. Абель богино насалсан боловч харин түүний итгэл өнөөдрийн хүртэл бидэрт ярьсаар байна. Та битүүрийн амьдрал яаж дуусч магадгүй? Яаж дуусч болох юм? Бид урт эсвэл богино амьдарч магадгүй. Гэхдээ таны өргөсөн өргөл үеийн үед үрийн үрд үннийг энэ дэлхийд тунхагласаар байх учиртай юм шүү гэдгийг би хэлмээр байна. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Ингээ би та бүгдийн төлөө товчхон залбирая. Агуу эзэн минь таны үгэнд талархъя. Та биднийг аварсан, та биднийг ариусгасан. Таны ивэл хайрны үсэл тандаа талархъя. Таны үгийн дагуу эзэн минь миний амьдрал, миний өргөлүүд танд сүнслэг мөргөл болон тааламжтайгаар очих болтугай. Их эзэн минь өнөөдрийн номлолыг сонсож байгаа. Энэ онлайн дээр сүнсээр, сэтгэлээр, оюунаар бидэнтэй хамт байгаа хүн нэг бүрийн оюун бодлыг та шинчилж өгөөч. Сэтгэл зүрхийг нь та шинчилж өгөөч. Тэдний амьдрал нь танд тааламжит тахил болон өргөдөх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.